Сайн өдрийн мэнд хүргэе. Хэрхэм найзуудаа бүгдд нь сайн байна уу? Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр хайртай минь ихээдээ. Энэ бас өгдөх хөрөмжийг ашиглаж бүрэх цорongон зараг биш юм. Би үүнийг зөрүү дэсийн төвшинг 5, 10, 15 жилээр биологийн залуучуулалт гэж нэрлэсэн энэ сэтгэлийн түвшинд илүү их хэрмээр байна. Хитэ зүгээр л таны мэдрэлийг бодоод хэлээгүй. Биологийн даас. Ярин үүнийг удирдах бохоо. Энэ бол тийм ч амархан асууж биш шүү. Та бүхэн мэдэж байгаа биз? Намайг зөвшөөрнө бидтэй. Биологийн насыг удирдах болох уу? Хогшрол таны шийдвэрийг хүлээдэггүй шүү залуусаа. Тэр өдөр бүр өрөвчсийг. Та энэ асуудлыг шийдэж байна уу? Шийдэхгүй байна уу? Хамгийн гол нь та юу хүсэж байгаагаа шийдэх хэрэгтэй. Зөвлөгөө тодорхойлоо. Та өөрийгөө 5 жилээр, 10 жилээр, 15 жилээр залуужуулахыг хүсэж байна уу? Хогшролт өдөр бүр үргэлжсэрдэг. Хамгийн сонирхолтой нь хэрвээ та завсарлага аварч өөрийгөө залуужуулах тухайд тогтвортой байдлаа алддаг. Тогтмос байдвал ердийн юм. Тэгэхээр бидэнд аль хэдийн нэгэн гарааны цэг байна гэсэн үг. Хэрвээ та миний хариулж байгаа мөрийг хариул, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хувьд хогшролт эхэлдэг нас нь өөрөөр байдаг. Эрэгтэйчүүд илүү эрт тогширдог, залуусаа мөн илүү эрт нас бардаг. Харин эмэгтэйчүүд өөр наснаас өөрөөр хөгшөрдөг. Жишээ нь эрэгтэйчүүдийн хувьд 22 наснаас хойш хөгшрөлт эхэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь 35 наснаас хойш элдэг. Гэтэ хамгийн сонирхолтой нь дараа нь энэ синус нь ижилхэн баядаг. Тэгээ таны хувьд ийм асуулт гарч ирнэ. Та өнөөдөр төхөөрөмж аваад биологийн насыг өдөр бүр хянаж эхэлнэ. Тиймээс энэ бол зарлсан биш шүү залуусаа. Энэ бол хэрэглээний нэг жишээ. Ойлгож байна. За миний гарыг хараарай. Хараарай. Би гарыг ойртуулахад цараа илүү гэрэлдэж байгааг та харна. Дахиад нэг удаа агчиг шив. Цараа илүү гэрэлхэн. Яагаад гэж? Учир нь миний биоэнергийг камер харж байна. Харин бидний нүд харж байгах боор. Камераар болохоор харж чадна. Тэгээд та нар мэдэх үү? Энэ идэвхжүүлэгч дотор яг энэ биоэнерги байгаа гэдгийг учир нь тэнд бидэнд терагерцийн туяа, инфраулан туяа, хит ягаан туяа, мөн хөв туяа хүртэл бий. Эдгээр нь 10-15 зэрэгтэйгээс ч их хүчтэй гэднийг та нар мэднэ. Ийм долхионууд юм. Тэгэхээр энэ бол үлгэр биш шүү залуусаа. Энэ бол боломж юм. Өнөөдөр та нарт сонгож байна залуусаа. Та нар үргэлжлэн хогшилтын үйл явцыг зөвхөн ажиглаж байх уу, эсвэл түүнийг удирдах эхлэх үү гэдэг сонголт байна. Хогшилт та нарын шийдвэрийг хүлээхгүй шүү тусаасаа. Энэ өдөр бүр өрөөсөж чигээ. Өнөөдрөөс цагаан будаа шиг нас чирдэг удирдах шир. Тэгэхээр танаас сонголт бий. Та нар үйл явцыг зүгээр ажилласаар байх уу, эсвэл удирдах эхлэх үү гэдэг сонголт байна. Та нар ойлгоорой. Хогшролт гэдэг чинь хогширсан хойноо эхэлдэг зүйл биш юм шүү. Хогшрол залуу наснаас ч байдаг. Яагаад шийдвэрийг өнөөдөр гаргах ёстой вэ? Хогшролт өдөр бүр яартад. Завсарлаг гэдэг удирдлагаа алдахтай агил. Энэ бол та нарын мэд ёстой хамгийн ихний зүйл. Хоёрдугаарт удирдлага гэдэг нь үр дүнтэй тэнцэнэ. Биологийн залуучуулалтыг эшбэхлэх тусам энэ үл удирдлах шүү залуусаа. Энэ үл удирдлах. Хогшролт өдөр бүр явардаг. Асуулт нь энэ үе явцыг хэн удирдах юм бэ? 35 настай эмэгтэйч гэсэн хэдийн хогширч хайсан байдаг. Өнөөдөр би гайхамшигын тухай ярихгүй, харин хяналтын тухай ярина. Хогшролт 60 наснаас эхэлдэггүй, харин ус, судас, эсийн харилцааны зохицуулалт алдах бич эхлэхдээ эхэлдэг. Асуулт ингээ. Та энэ үйл явцыг удирдах байна уу? Эсвэл зүгээр ажиглаж байна уу? Ямар ч тохиолдолд хогширноо. Асуулт. Та энэ процессыг яг хэзээс хянаж шийдвэрлэдэг? Та үнийг ямар ч төвшөнд сэтгэл санаа, сүнсний эрчим хүч, биоэнерги, теломер, хромосомын төвшин хүртэл хүссэн төвшөндөө хянах боломжтой. Нөөц чухал уу? Мэдээж хэрэг. Яагаад гэвэл 30-40 наснда танд нөөц боломж 10-15 жилийн нөөц бий. Үнэнч баях нь маш чухал гэдгийг ойлгож байлаа. Энэ бас маш чухал юм. 30-40 жил бас хамгийн бээр боломж юм. 40-оос 55 наснда үйл ажиллагааг нь сэргээж болно. 5 орчив. 50 ба түүнээс дээш жилийн дараа даалгавар хадгалж удаашруулах явдал юм. Чи ойлгож байна уу? Энэ үнэн хүмүүст худал зүйл зарж болох блоо.
Өнний физ. Нангад итгээрэй 500. Энэ бол маш сонирхолтой сонголт юм. Биологийн нас бол хянаж болох параметр юм. Бус асуудал нь та хизээ ишлэх вэ гэдэгт байна. Би үргэлжлэн гэж хэлдэг. Биологийн нас биологийн хувьд ойлгож байна уу? Би хэлээгүй гэдгийг анзаарсан уу? Үнэн дээр хэрвээ хүсвэл би танд тусгай видео үзүүлэх чадна. Тэнд дугаар биологийн насыг хэрхэн тодорхойлохыг бичиж үзүүлнэ. Яг одоогийн энэ цаг мөчид таны бие махбодын биологийн нас ямар байгааг танд тодорхой мэдээлэл өгч ойлгуулах, тодорхой давтамж бүхий дууны долгион гаргадаг тусгай зорилгын ийм нэгэн тохиромжийг та заавал олж сонирхон үзхийг зөвлөж байна. Түүнд найдаж болохгүй. Хамгийн энгийн юу зэрэггүй. Өөрийнхөө тэргүүлэх биш хөлөө аваарай. Хэрвээ та зүүн гартан бол баруун гараа зүүн гар дээрээ тавиад өвдөгнийхөө ард баярлуул. Хэрвээ таны баруун талын хөл илүү давангаж тэргүүлдэг бол зүүн хөлөө өөрийн өвдөгнийхөө яг ард талд нь баярлуулад хэсэг зүс зогсож өгөөрэй. Та хэдэн секунд зогсож чадаж байна вэ гэдэг нь таны биологийн насыг илтгэнэ. Дахин нэг удаа давтаж хэлье залуусаа ялаарай. Биологийн нас болон бодит насыг. Одоо та асуух бах те яагаад терахерц төхөөрөмж энэ системийн үндэс вэ гэж би харуулсан штэ тийм үү? Учир нь энэ нь дулааны мөрөө биш усаар дамжин ажилдаг өдөр бүр хэрэглэж балдаг. Соних хэвээр байгаа бистэ. 200 андуфан пиаро идэвштэй. Өнөөдөр та авч буй шийдэл бол терагерц төхөөрөмж хувийн хяналт биологийн нас юм. Энэ бол урамшуулал биш харин шийдэл юм. Өнөөдөр бол нэвтрэлцэг. Энэ бол төхөөрөмж хөдөлж авах биш гэдгийг дахин хэлээ. Энэ бол та жилүүдэд алдахаа зогсоо захилах буй цаг юм. Та хөгшрөлтөө удаашаа очвэрнэ. Дахин хэлэхэд залуусаа бид хэзээ ч таныг залуужуулж чадахгүй. Бид үргэлж таны хөгшрөлтийг удаашруулах боломжтой. Энэ бол залуужуулалттай. Өдөр бүр гівтэ ашиглах, унтаа эсүүдийг идэвхжүүлэх, илүү зөв хэлэхэд маш олон зүйлийг хийдэг. Лимпийг цэвэрлэдэг, энергийн сүгүүдийг нээдэг, хөгшрөлтийг удаашруулдаг. Хүйтэн болон чигийг хадагшлуулдаг. Энэ нь олон төрлийн үеийн мөчний өвчний үндэс юм. Булчин шүрмэс болон цусны хөвч мумэг. Үр дүн нь диета бүтээгдэхүүнтэй хамт илүү хүчтэй болдог. Эсрэгээр ойлгож байна уу? Ер нь бүтээгдэхүүнүүд төхөөрөмжөөр илүү үр дүнтэй болохын тулд үргэж хамтд нь хэрэглэх хэрэгтэй. Энэ утгаараа нас ахих бүх ахын тулд та банк терагерц төхөөрөмжүүдийг хэрэглэж системийн дагуу бүтээгдэхүүнүүдийг уудаг. Яагаад терагерц төхөөрөмж системийн үндэс болдог вэ? Дахин хэлэхэд. Терагерц төхөөрөмж нь төрөмгийн байдлыг өдөөдөггүй. Энэ нь зогсуулдаг зүйл нь өөрчилдөг. Хамгийн гол нь үүнийг тогтмол өдөр бүр гэртээ ашиглаж болдог. Тогтмол хэрэглээ нь хүчнээсээ илүү чухал. Хэрвээ удирдлагыг өөрийн гарт аваагүй бол яг одоо харж байгаа шиг л болно. Харин удирдлагыг гартаа авал ийм л маань хүсвэл үзээрэй. Суур эсвэл протрегерц төхөөрөмж санал болгох. Энэ бас амхан асуулт биш. Суур төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, судасны үйл ажиллагааг дэмжих, үр дүнг хагасгах боломж олгодог. Афрон илүү гүнзгий, хурдан, хүчтэй нэлжтэй, хариун хурдан доктортай. Шийдвэрийн эдийн засаг маш энгийн шүү залуусаа. Жил бүр курс хийдэд. 3 жилийн турш процедурын зардлыг тооцоод үзээрэй. Прикер нэг удаа л авдаг, хаашилдаг. Бүх гэр бүл. Энэ бол зарц нь ш. Энэ маш стратегийн шийдвэр. Эсвэл нэг төхөөрөмжийг нэг жил ашиглах уу? Ойлгож яваа. Жил бүр курс эсвэл нэг төхөөрөмжийг нэг жилд 5 жилийн дараа та нар яан харахгүй хөгшөрсөн байх бахла. Асуулт: та өнөөдрөөс эхлэн удирдах эхэлсэн үү эсвэл хүлээхэр шийдсэн үү? Эдгээр нь ярдны эсрэг үзэхээр энэ үедээ залуу нас чинь үнцэнэтэй юу? Таны нөхцөл байдал үнцэнтэй юу? Энэ бос үнэлж баршгүй болдоо. Би юуны тухай бодох вэ? Вахаа шүрэж бодод байхад хөгшөхгүй юм аа. Эсвэл одоо шүү. Асуудалгүй. Чи хөгшөж байна. Тэгэхээр бид биологийн насаа удирдах эхэлж болох юм байна. Өнөөдөр их хэрэгтэй. Хөгшрөлт таны шийдвэрийг хүлээхгүй шүү залуусаа. Тэр өдөр бүр үргэлжилж байдаг. Өнөөдөр танд сонголт байна. Та энэ үйл явцыг зүгээр ажигласаар байх уу? Эсвэл удирдах эхлүү гэдгээ шийднэ. Та юу ах вэ? Та өөрийн хувийн тариагэрч аппарат авнаа. Суур эсвэл мэрэгжлийн та өөрөө сунгана. Магадгүй өдөр тутмын зохицуулалт, хэрэглэх протоколууд, хэрхэн хэрэглэх, хаана хэрэглэх, бүтээгдэхүүнээр дамжуулсан үр дүнг нэмэгдүүлэх систем гэд бүгдийг авнаа.
Та системийн бүтээгдэхүүнүүд, цуврал, зохицуулалт, цэвэрлэгээ ба сэргээн зашварлалт мөн хяналтыг яагаад хэрхэн хэрэглэх ёстойг мэдэж авна. Залуусаа хяналт гэдэг бол найдвар биш, үйл явцыг хянахгүй бол хоосон найдвар бол муухайгүй динах. Ямар ч наснд 3-аас 5 жилиг алдах нь танд юу авчрахыг энэ тохиромж өгөхөөр хардаа. За асуултыг арай өөрөөр тавья. Хэрвээ эхлэхгүй бол юу болох вэ? Та нар баяртай хэвээр байх уу? Судасны хогшролт түрэгсэх, уян хаатны алдагдах, ирч хүч буурах, үйл ажиллагааны доголдор нэмэгдэх, хожиг сэргээх нь илүү хэцүү, илүү үнэтэй болдог. Ялгааг ойлгоорой. Хогшролт үргэлж явагддаг, жижиг өөрчлөлттэй хэлбэр нь өөрчлөгдсөн, ядарсан, булчинтай, шилжсэн байдлаар илэрдэг. Зарим эмэгтэйчүүд яадаг цагаан зарытай тэд 35 настай ч биш бүр 45 нас хүртлээр маш сайхан харагддаг. Гэтэл нэг өдөр тэд гинэт хог шийдэнэ. Хамгийн сонирхолтой нь энэ нэг өдөрт болдоггүй юм. Зүгээр л тэд нүүрэн дээрх жижиг үржилгээний уйсэлтүүдэд анхаарал хандуулдаггүй байсан. Энд ямар ч үед нүүжүүлж болно. Эмчилгээ хийх хэсгээ шийцүү. Сүүл терагефтсэл про төвчлөө. Энэ л төвчнээ сунаж тань. Та нар зүгээр нэг төхөөрөмж худалдаж авч байгаа юм биш шүү залуусаа. Та нар эрүүл мэндийнхээ стандартыг бүрдүүлж эхэлж байна. Өөрсдөө удирдах эхлэх үедээ хэзээ эхлэхээ сонгох нь та нарын сувш. Ингээд энэ мастер класс дууслаа. Тэгэхээр баяртай. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Аж жаргалтай, эрүүл энх байгаарай. Баяртай.